За мантрагшны одоо өргөн мэдүүлсэн энэ хүнсний тухай хуулийг бол үндсэндээ бол үнэхээр дэмжиж байгаа. Монгол улсын хэмжээнд хүнсний аюулгүй байдал баталгаат байдал алдагдсан гэдэг нь бол одоо бүр үнэхээр дэд хэмжээндээ тулцсан ийм тулгамдсан асуудал болоод байгаа. Тэгэхээр энэ хууль санаачлагчийн зүгээс одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлан гэд биднэрт ирсэн байна. Энэ тайлангаас үзэхээр хуулийн хэрэгжилтийг одоо анхны суурь хууль хүнсний тухай энэ хууль бол 2012 онд батлагдсан байна. Энэ 12-3 жилийн түүхтээ энэ хүнсний тухай хууль батлагдсанаас хойш хэрэгжилтийг одоо ер нь баг анх удаа тайлангаж гарч ийна л гэж харж байна л та. Тэгэхээр энэ тайлан тусгаснаар 32.5%-тэй хуулийн хэрэгжилт явж иржээ. Энэ чинь одоо ер нь ямар тоо юм бэ? Тэгэхээр ер нь Монгол улсад иргэд маань ер нь бид хоол идээд байгаа мó хор идээд байгаа мó гэдгийг одоо бодох цаг болсон. Өнгөрсөн чуулган дээр би бас хаврын чуулган дээр ярьж л байсан. Хүнсний одоо тусгай тийм лабораторитой болёо шинжилгээ. Одоо ингээд хууль энэ төсөл ороод ирлээ. Тэгэхээр бид энэ асуудлыг маш нухацтай ярьж энэ удаагийн хэлцүүлэг дээр гишүүд маш нухацтай хандаасаа гэж би хүсэж байна. Тэгэхээр энэ өнөөдрийн хуулийн зохицуулалт үндсэндээ 70% байгаа энэ анхаарал татж байгаа тоо цаашдаа одоо ер нь яах юм? Хууль батлагдсанаар ер нь хідэд хүрэх юм. Энэ хүнсний аюулгүй байдал бодит байдалд 30%-тай хангагдж байна гэсэн чинь одоо ер нь энийг одоо юу гэж ойлгож авах юм бэ, тийм ээ? Тэгэхээр хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийж байгаа энэ үнэлгээ холбогдох төрийн захиргааны төв байгууллага энэ хүнс хүлээжхийн яам өнөөдөр хүмүүс нэрсэн үү? Ер нь бол 5 жил тутамдаа юу хийж явах ёстой. Тэгэхээр ер нь хийж явсан юм уу? Одоо энэ 13 жилийн хугацаанд өнөө хүртэл энэ хуулийнхаа хэрэгжилтийг үнэлэхгүй яваад байсан гэж үзэж болох уу? За бас энэ тайланд Монгол улсад хүнсний аюулгүй байдал хангагдахгүй байх нөхцөл шалтгааныг хүнсний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа өнөөдөр 200 мянган аж ахуйн нэгж гэж байгаа. Энэ зохистой дадлын стандартыг нэвтрүүлээгүй, зохистой дадал нэвтрүүлсэнийг баталгаажуулдаг итгэмжлэгдсэн ийм баталгаажуулалтын байгууллагын тоо улсын хэмжээнд 2 байгаа. Энтэй холбоотой гэж дүгнсэн байна. Хуулийн төсөлд аж ахуйн нэгжүүдийн зохистой дадлыг нэвтрүүлснээр заавал одоо баталгаажуулахыг ингэж үүрэг болгох юм зохицуулалт ороод ирлээ л дээ. За Батчмагч нэгний нэмэт. Тэгэхээр энэ тайланд тусгагдсан энэ эрх бүхий байгууллагаас хяналт удирдлагын тогтолцоо нэвтрүүлсэн байдлыг үнэлж гэрчлэгээ олгосон нийт 33 аж ахуйн нэгж байгаас одоо 17 аж ахуйн нэгж нь хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22,000 стандарт 16 аж ахуйн нэгж нь аюулгүй байдлыг хянан шинжлэх одоо тогтолцоог нэвтрүүлсэн байна гэд тайлгнасан байна. Тэгэхээр энэ аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаанд өнөөдөр хүртэл зохистой дадлыг нэвтрүүлээгүй гэж дүгнэж байна. За хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн нэрийг хүнсний баталгаат байдлыг хангах тухай гэж ингэж өөрчлөлт оруулж ирснээр ямар бодиттой үр дүнд хүрэх вэ? Хүнсний аюулгүй байдал хэрхэн хангагдах вэ? За бас эрдэм шинжилгээний байгууллагын тэгээ чиг үүрэг гэдээ ороод ирлээ. Энд чинь ер нь нөгөө За үйл санаачлал мантрагч хариулъя. За бид нар хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээг хийхдээ бол шаардлагатай мэдээллийг хүнс хөдөө аж ахуй хөнгүүлэлтэр яам, эрүүл мэндийн яам, боловсрол шинжилгээ ухааны яам, боловсролын ерхий газар, нийслэл аймаг салбарын ялтын газруудаас гадна хоёр дахь мэдээлэл статистик үндэсний одоо статистикийн газар за дээрэс нь бид нар ди парламентод хуулийнхаа саналыг байршуулад нийтдээ үндсэндээ 200 гаруй санал авсан. За 3 удаагийн одоо бас хүнсний салбарын одоо иргэд, мэргэжлийн байгууллага, яам,
агентлаг болон үйлдвэрлэгчгээд бүх хүнсний сүлжээнд хамаарах нийтийн хоол үйлдвэрлэл хүртэл ингээд одоо төлөөллөөс одоо бидээс оролцуулсан 3 удаагийн хилцүүлгийг нэлээд наривчилж хийсэн байгаа. За яг нь ер нь бол хууль хүнсний салбар өөрөө жил ирэх тусам технологи, тоног төхөөрөмж, хүнсний одоо өөрөө хангамжийн асуудал одоо жил ирэх тусам хөгжиж явж байгаа. За үүнтэй холбоотойгоор манай улсын хувьд ч гэсэн энэ хүнсний одоо энэ бас яг эрэлт хэрэгцээ, за нийлүүлэлт энэ хүнсний технологи, инновацтайгаа зэрэгцэж бас хууль эрх зүйн орчин өөрөө сайжрах одоо шаардлага их байсан. Гэтэл энэ хууль өөрөө одоо харамсалтай нь 13 дахь жилдээ одоо ингээд үр дагаврын үнэлгээ хийгдээд энэ хууль одоо нэмэлт өөрчлөлт оруулах юм шаардлага гарч байгаамаа. Тэгээд үндсэндээ бол энэ хуулийн хэрэгжилтийг 4 бүлэг 14 зүйл 96 заалтын хүрээнд гаргаад нэгтгэж одоо дүгнэхэд өнөөгийн хүнсний аюулгүй байдлыг хангах удирдлагын тогтолцооны одоо бас яг энэ гажуудлаас үүдээд энэ хуулийн хэрэгжилт хуулийн үзэл баримтлалд анх дэвшүүлсэн зорилготой бол хүрч чадахгүй байгаа нь тодорхойлогдож одоо яг энэ дэр гарсан байгаа. Тэгээ юу хэлж ийн гэхээр энийг бол одоо шууд яамны буруу гэж хэлэхгүй. Ерөөсөө л энэ тогтолцоо хүнсний хяналтын одоо яг энэ тогтолцоо өөрөө алдаатай явж ирсэнтэй холбоотойгоор өнөөдөр одоо хүнсний баталгаад байдал алдагдах, хүнсний аюулгүй байдлын хяналт одоо орхидох ийм асуудлууд бол үүсэж гарсан. Нэгд хоёрдугаард одоо 13 жил шинжлэгдээгүй байгаа бас нэг суур асуудал юу байсан бэ гэхээр хүнсний аюулгүй байдлын бүрэлдэхүүний хэсгээс хүнсний хангамж, хүнсний баталгаад байдал буюу хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалтай холбоотой эрх зүйн харилцааг зохицуулсан байдаг. Гэтэл харин хүнсний хүртээмж, хүнсний хэрэглээ ба шимт байдал хүнсний аюулгүй байдлыг доктортой хангахтай холбоотой зохицуултыг тусгаж өгч чадаагүй. Тэгэхээр үндсэндээ хүнсний аюулгүй байдал гэдэг дотроо хүнсний нөгөө баталгаад хэрэгцээ, шимт гээд маш олон энэ элементүүдийг бүтэн бүрэлдэхүүнээр агуулж чадаагүйгаас болоод хяналтын тогтолцоон дээр бас дахиад ингээд нөгөө дутуу орхигдох асуудлууд үүссэн байгааг одоо бас хэлэх нь зүйтэй. Тэгээд наривчлсан мэдээллүүдийг манай одоо бас экспертүүд хариулнаа. За ажлын гэсэн нэмж хариулах. 3 нэмэр микрофон. За энэ өдрийн мэндийг хүргэе. Батчимэг гишүүний асуултанд хариулъя. За хэрэгжилтэй холбоотой Бантгай гишүүн хариулсан. За баталгаажуулалттай холбоотой асуултанд нь хариулъя. За таны хэлдгээр бол тэр 16 аж ахуй хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид одоо үйл ажиллагаанда ISO, HACCP-ийг нэвтрүүлсэн байгаа. Үүнийг бол ISO, HACCP бол өөрөө зохистой дадлын стандартын дээд түвшний одоо ангилалд ордог учраас энэ өөрөө тэр одоо дүгнэлтэнд хамаарагдахгүй зүйл 200 мянга гаруй одоо аж ахуй нэгж байгаагаас 16 нь бол зохистой дадал биш HACCP ISO-гийн стандартыг нэвтрүүлсэн бусад одоо хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид нь хамгийн наад засгийн одоо шаардлага тавигддаг зохистой дадлыг бол үйл ажиллагаанд хэрэгжүүлээгүй байна гэсэн юм дүгнэлт гарсан байгаа. За хоёрт нь болохоор хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг хүнсний За 3 нэмэр гүсэж хариулъя. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг хүнсний баталгаад байдлыг хангах тухай хууль болгож өөрчилснөөрөө ерөнхийдөө хуулийн эрх зүйн хүрээнд бол нэг үг нэг утгыг илэрхийлнэ гэсэн ийм одоо зарчмыг агуулж нэр томьёолын ойлголтын зүрхийг одоо арилгах одоо ач холбогдолтой. Яагад гэвэл энэ хоёр хууль маань хоёулаа одоо нийт одоо иргэдэд хэрэглэгчдэд хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой ийм асуудал учраас нэг нь одоо хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой зохицуулт, нөгөөдг нь хүнсний баталгаад байдлыг хангахтай зохицуулт гэж оруулсан байгаа. За хуульд заасан хүнсний эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэн бол одоогийн байгаа тэр хаббул хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлгаа лабораторитой үйл ажиллагаа нь одоо давхцахгүй. Энэ бол эрдэм шинжилгээ судалгааны байгууллага байгаа. Хуульд бол нэлээд дэлгэрэнгүй үйл ажиллагааны чиглэлд тусгагдсан байна.